За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За баялагын сангийн тухай ярьж байна. Баялагын сан бол одоо энэ уул уурхай орлогыг бүх ард түмэнд тэгш хуваарлах ирээдүйдээ өвлүүлэх юм сан. Энэ санг сайн яваасаа гэж одоо бүх ард түмнэр хүсэж байгаа. Тиймээс ч одоо стратегийн ач холбогдолтой 34% хувийн эвшлүүд одоо төрж хилжүүлэх энэ ажил шат дараатаагаар энэ гэрээнүүд бас тодорхой хэмжээнд амжилттай явж байгаа. Энэ бол ард иргэдийн хүсэл шүү гэж хэлж байгаа. Хоёрдугаарт нь энэ баялагын санд одоо орж ирсэн энэ хөрөнгийг төсвийн одоо алдагдлыг нөхөхөд бүү оруулаарай ирээдүйд. Ингэх юм бол энэ сан өсөхгүй шүү. Мөн одоо энэ санд орж ирсэн энэ мөнгийг хоримтлалын одоо сангаар дамжуулаад ард иргэдэд шууд тараачмааргүй байна. Энэ өөрөө инфляцийг өрдөөд байна. Тэгэхээр энэ тал дээр бид нар анхаармаар байна. Ер нь бол одоо Норвегийн санг бол манай баялагын сан өөрөө жишг болгож авч үздэг. Норвегийн санг бол хэн удирддаг вэ гэхээр улс төрчид нь удирдахгүй байна. Норвегийн сангийг бол Норвегийн төв банкны дэргэд байдаг санхүүгийн корпорац удирдах чинь. Энэ корпорац нь санхүүг одоо сангаа өсгөөд, үржүүлээд, нэмэгдүүлээд, хадгалаад ингээд ард түмэн нь энэ сангийн үйл ажиллагааг нь хянаад ингээд ажилдаг. Сангийн яам нь болохоор энэ сангийнх нь үйл ажиллагаанд нь одоо эргэцэн орчныг сайжруулж өгөөд ингээд ажилдаг. Яг энтэй ажиллах нь манай одоо баялагын санг Монгол анхны дэргэд энэ санхүүгийн том корпорац бий болгоод ингэж ажилламаар байна. Ингэж одоо баялагын сангийн хөрөнгийг өсгдөг, нэмэгдүүлдэг, хадгалдаг, ард иргэдтэй одоо хянуулдаг ийм тогтолцоороо бид нар орж ирэх хэрэгтэй. Цаашдаа энэ дээр анхаараач. Та бүгдийн одоо бодол санаа энэ дээр ямар байна? За хариулт өгье. Ерөнхий сайд. За анхаарыг л хэдүүлээ ярих гээд оруулж ирээд байна л да. Тэгэхээр за баялагын сантай холбоотой ойлголтоо одоо бид нар ингээд зэгцлэх нь бол яалтчгүй чухал нь харагдаж байгаа юм. Судалгаа хийгээд ингээд үзэхээр жишээлбэл амнатын талаар ч ойлголт зэгцтэй биш байна. Өнөөдөр амнатын 65% ирээдүйн өв санд, за докторжуулалтын санд тодорхой хэсэг, за орон нутагт 10% байгаагч яг ингээд судалгаа хийгээд фокус групп хийгээд үзэхлээр парламентын түвшинд ч нэг ойлголттой бүтэн биш. За иргэдийн хувьд ч бүтэн биш. За аж ахуйн нэгжүүдийн хувьд ч хөрөнгө оруулагчдын хувьд ч бүтэн бас биш байдаг. Тэгээ уул уурхайн компаниудтай бас бид нар уулзаад энэ олон нийтэд байгаа асуудлуудыг сая энэ одоо бид нар ороногийн үед бас нэлээдгүй юм уулзлууд хийсэн. За ингээ баялагын сангийн хуулийн дагуу нөгөө 34% зайлшгүй авах ёстой гэдэг зүйл дээр сая бид нар тусгай амнаатаар орлуулах ийм хувилбарыг гаргаад их хурлаар баталсан. За ингээд яг үгээр 10% нь одоо тухайн аж ахуйн нэгжтэй бид нар эзэмшлийн хувь тохироод 24%-ийг орлуулсан. Анхны ийм хилцлийг их хурл баталсан. За энэ бол их тийм сайн завгар болсон. Сайн завгар болсон. Одоо энэ дээр их олон хөрөнгө оруулагчид ийм асуудал дээр одоо томоохон одоо бусад төслүүд дээр хамтран ажиллагаа илэрхийлж байгаа. За одоо бид нар яг үгээр амнат гэдэг буюу сая би мэдээлэл төр хийсэн роялти нөөцийн төлбөр гэдэг энэ ойлголтоо яг энэ үндэсний баялагтайгаа уйсан байдлаар нэгдсэн ойлголтыг өгөхгүй болохгүй байгаа юм аа. Тэгэхээр энэ ойлголтыг өгөхгүйгээр жишээл орон нутаг дэмжихгүй байгаа уул уурхайн төслийг. Яагаад вэ? Бид нар уул уурхайг одоо дэмжлээ гэд яах юм? Манай орон нутагт ямар хэрэгтэй? За иргэдийн хувьд ч гэсэн энэ тэгээд яг надад ямар хүртээмжтэй. За ирээдүйд хадгална, менежмент сайжруулна гэдэг нь. Гэхдээ яг бодтоор одоо жишээлбэл тэр ирээдүйд хоримтлагдж байгаа одоо хоримтлал ямар байдлаар хэдэн жилийн дараа надад одоо хүртээмжтэй байх юм бэ? Зарим гишүүдийн хэлж байгаа одоо дэд бүтц болон агаарын бохирдол гэдэг олон асуудал зарцуулъя. Зарцуулах механизм нь хаана байгаа юм бэ гэдэг зүйлийг л яаж оновчтой болгох вэ гэдэг дээр л бид нар ойлголтоо нэгтгэх хэрэгтэй болчиход байна. За энэ бүх зүйлийг хийсний дараа бид стратегийн орд эзэмшигч компаниудтай хилцэлд уриалж байгаа. Үүнийг амнаатаар орлуулах уу, эсвэл борлуулалтын орлогын тодорхой хувиар орлуулах уу? Тэгээд үүнийг бид нэр эрүүл мэнд рүү зарцуулах уу, боловсрол руу зарцуулах уу, орон сууд руу зарцуулах уу? За хэдэн хувийг нь бид нэр иргэдийн хадгаламж болох юм бэ? Орон нутаг буюу ялангуяа уул уурхайг дэмжиж байгаа орон нутаг яаж тулгамдсан асуудлаа шийдэх юм бэ? Гэдэг л энэ механизмыг л бидний хувьд одоо тодорхой болгох нь зүйтэй. Тийм учраас бид нар дахин ярих хэрэгтэй.
дахин мэтгэлцэх ёстой. Энэ мэтгэлцээнээс одоо олон нийтийн хувьд бас ойлголт авах ёстой. Ингээд хөрөнгө оруулагчид, үндэсний компаниуд, орон нутаг, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрчид нэгдсэн ойлголттой болж иж ирээдүйн одоо оюутлогоо, ирээдүйн таван толгой, ирээдүйн уул уурхайн төслүүд хөдлөх гээд байна. Тэгэхгүй ингээд одоо энэ ч бүрдэхгүй байгаад байна, тэр нь ч ингээд байна, тэр нь ч ингээд гээд өөрсдөө бид нар ийм зүйл ярьсаар байгаа. Одоо нийгмийн хувьд ямар ч одоо жил уул уурхайн төслийг ер нь л хөдлөх нь буруу юм байна. Энийг ер нь тэр чигт нь ирээдүйд ингээд олон жилийн дараа ашиглах зүйтэй юм байна гэдэг дүгнэлт рүү 60-аас дээш хувь нь очичоод байна. Энийг дэлхийн олон улсын шийдсэн цорын ганц гарц ерөөсөө л баялагын сангийн хууль. За эсвэл татвар. Тийм учраас энэ асуудал дээр одоо бидний хувьд байр сууриа нэгдэх нь зүйтэй юм аа л гэж өнөөдөр оруулж ирж байгаа. Тийм учраас өнөөдөр хилцэх асуудал дээр илүү төвлөрөөд илүү тийм гүнзгий асуудал дээр тоонуудаа болон одоо мэдээллүүдэд нэгдэх нь өнөөдрийн одоо энэ цагийн зорилго гэж үзэж байгаа. Бусад сэдвээр мэдээж бидний хувьд дахиж оруулж ирээд ярилцах юм боломж байгаа учраас өнөөдөр л яг энэ баялагын сан за тэр дундаа одоо амнаатыг хэрхэн хуваарлах вэ? Баялагын сангийн 3 данс хоорондоо одоо хэрхэн хяналт тэнцэлтэйгээр засаглалын хувьд зөв зохион байгуулалттай байх вэ? Хууль батлагдаад 1 жил болчихлоо. 1 жилийн маань дүгнэлт юу авах вэ? Тэгээд цаашлаад бид нар ирээдүйд яаж илүү зөв менежмент рүү явах вэ гэдэг дээр л хэдүүлээ төвлөрч яриул илүү цаг маань одоо зөв болох болов гэж бодож байна.